Бүрэн Монгол төсөл. Бүрэн Монгол төслийн хүрээнд 21 аймагт 21 залуу гэр бүлийг иж бүрэн тавилгатай Монгол гэр, газар, хашаа, ажлын байраар хангаж төсөл амжилттай хэрэгжсэн. Улмаар дахин 2 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулж байна. Эхний төсөл болох Увс аймгийн Давс цумын харьяат улсын арслан Мөнгөн Онс арслангийн дурсгал зориулж Мөнгөн Онс нэртэй онсон хэлбэрийн цэцэрлэгт хүрээлэн төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төсөл хэрэгжснээр Увс аймгийн Давс цумд ажиллаж амьдарч буй 8 настай балчраас 80 настай буурал хүртэл бүх хүн ая тухтай орчинд амьдрах, амралт чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, цаг үетэйг хөл нийлүүлэн алхах нөхцөл боломжийг бүрдүүлсэн орчин үеийн томоохон бүтээн байгуулалт болно. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэхийн санаачилгаар хүнсний хувьсгал, тэр бум мод, эрүүл монгол хүн гэсэн харилцан бие биеэ тэтгсэн 3 тулгуурт үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж буй. Тиймээс Мөнгөн Онс цэцэрлэгт хүрээлэнд тэр бум мод төслийн хүрээнд 5000 гаруй мод, 2 га газар бүрэн автомат усалгаатай зүлэгжүүлэлт хийхээр төлөвлөсөн. Мөн ерөнхийлөгчийн санаачилсан эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээнд сумын төвдөө ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болсноор иргэдэн салхилангаа алхаж, гүйх, дасгал хөдөлгөөн хийх, номоо унших гэх мэтээр чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлж, түүнээс амьдралыг тэтгэх эрч хүч, энерги авах боломжтой болох юм. Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг тэтгэх, бие бэлтрийг нь ангаахын шинжлэх ухааны үндэслэлтэй чирэгжүүлэн хөгжүүлэх чиглэсэн нийтийн эрүүл мэндийн томоохон арга хэмжээ болсон билээ. Бас нэг чухал ач холбогдол нь сум орон нутагт энэхүү төслийг хэрэгжүүлснээр алслагдсан газар амьдарч буй ард иргэдийн сэтгэл санааг өргөж, амьдарч буй газартаа дуртай болох, хот руу чиглэх залуусын хөдөлгөөнийг зогсооход тодорхой хувь нэмэр оруулах болно. Ерөнхийлөгч энэхүү төсөл Монгол улсын бүх сум суурьнд хэрэгжүүлэх уриалга гаргавал тэр бум мод төслийн 10 орчим хувь буюу 100,000 модыг зөвхөн төрийн байгууллага бус, бизнесийн байгууллагууд, нийгэм, ард иргэдийн санаачилгаар тарьж, ургуулах, арчлах, он удаан жил харж хандах сайхан боломж бүрднэ гэж төсөөлж байна. Дараагийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл бол онцгой байдлын анги байгууллага бүрийг стандартад нийцсэн фитнесийн тоног төхөөрөмжөөр тоноглож өгөх. Тодорхойлбол энэ нь стандартад нийцсэн сүлжээ төсөл бөгөөд хот хөдөө альж онцгой байдлын газрыг нэг стандарттай адил тоног төхөөрөмжтэй байлгах зорилготой. Аврагч хүн ур чадвар, бие бэлтрийн хөгжилтэй байж гэмээр өөрийгөө болон бусдыг элдв гамшиг аюулаас аварч чадах юм. Төслийн хамгийн чухал ач холбогдол нь энэ. Одоогийн нөхцөл байдалд стандартад нийцсэн орчин, нөхцөл, тоног төхөөрөмж байхгүйгээс болж аврагчдын бие бэлтрийн хөгжил төдийлөн сайжрахгүй байна. Түүнчлэн төслийн бас нэг онцлог нь тухайн фитнес зааланд зөвхөн аврагчид гэхгүй орон нутгийн иргэдэж хичээллэх боломжтой бөгөөд энэ нь ард иргэдээ аюулаас сэрэмжлэх чадамжтай болгох онцгой байдлын байгууллагын зорилгод бүрэн нийцэж байгааг онцлон дурдъя.